10 дугаар тест 13 дугаар бодлого. За дараах өгөгдсөн нийлбэр бол аль тоонд нь бол хуваагдах юм бэ гэдгийг олох юм байна. За тэгэхээр эхлээд бол нэг ийм зүйлийг мэддэг байх хэрэгтэй. За нэгээс эхлүүлээд n хүртэлх энэ тооны нийлбэрийг олохдоо ийм томьёогоор олцдог. Энэ томьёогоор олдог. За жишээлбэл нэгээс эхлээд гихмслэнгээр 6 хүртэл нэмсэн гэж бодъё л да. За тэгэх юм бол бид нар бол энэ нийлбэрийг бол олчих чадна. За 4 нэмэх нь 5 байгаа тийм. За тэгэхээр энэ хоёрыг нэмлээ 7, энэ хоёрыг нэмлээ 7, энэ хоёрыг нэмлээ 7. 7-г үржих нь 3 ширхэг юм нийлбэр үүссэн учраас 21 гэдээ олчиж байгаа тийм хэлбэр байдлаар шууд олчих. За энэ томьёондоо шууд бас орлуулад үзчих болно. За 6 гэсэн учраас 6 үржих нь 6 дээр нэмэх нь 1 гэхээр 7, хуваах нь 2 гэхээр бид нар бол 21 гэдэг хариу гарч байна. За тэгэхээр энэ томьёо бол ийм тохиолдлын хувьд бол хүчинтэй байх нэ. За тэгэхээр биднэрт бол хамгийн сүүлийн утга бол 1999 өгсөн. За тэгвэл эхлээд 1999-ийг үржих нь 1999 дээр нэмэх нь 1 гэхээр шууд 2000 гэсэн үг. За тэгээд 2 тугаана. Тэгэхээр эндээс бол 1900 за ингээ ордоо 3 тэгтээ юм тоовсон гэсэн үг. За энэ тоо бол шууд Г хариунд бол хуваагдана гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд эндээс бол хуваагдах аль нэг утгыг нь бол гэсэн юм чи бус 4 нь бол хуваагдахгүй тийм тоо байж тараа гэсэн үг.